аян замын анд Ragusa Tour компани. Ragusa Tour нь аялагч түмэндээ Бурайд улс Улаанбаатар хот байгаль нуурын аяллуудаа толилуулж байна. Энэ аяллууд нь Итгэл хамб улаануудын мөргөлийн аялал, Итгэл хамб байгаль нуурын гэсэн аяллууд байдаг юм. Энэ аяллууд маань Оросын холбооны улсын буддын шашны төв Иволгийн дацанд ирж хүн төрлөختний тайлагдшгүй нууцуудын нэг шинжлэх ухааныг сохируулсан Хамид бурхан Итгэлт хамбад мөргөж бие сэтгэлийн их ариусал энергийг авах болно. Түүнийг тарины хүчээр өөрийгөө ийм байдалд хувиргаад Тэнгэрт халиад одоо ч бясалгасаар байгаа гэж лам хувргууд тайлбарладаг. Мөн бурхан багшийн нирван дүрийг олсон бодимод үзэж сонирхон ногоон дарих бурхан гарын хийгээ үлдээсэн гэх хүслийн чулуунд хүслэн шивнэж зам мөрөн даатгана. Амьд бурхан Итгэлт хамбыг жилд 8хан удаа гадаалуулдаг бөгөөд тэр бэлэгт сайн өдрүүдэд манай Ragusa Tour мөргөлчин сүсэгтэн олондоо зориулан аяллуудаа зохион байгуулж байна. Ингээд аялагчид маань Улаанбаатар хотын нэрийн хуудас Генисийн номонд орсон авраг том Лени толгойн хөшөөг үзэж зураг татуулна. Дараагийн хөтөлбөр бол манай аялагчид худалдааны гудамж, төв зах, дэлгүүр хоршоогоор орж бэлэг дурсгалын зүйлс болон Оросын чанартай хүнсний болоод ахын бараага авах боломжтой. Аялын явцад аялагчид маань Улаанбаатар хотыг өндөрлөг дээрээс харж сонирхохын сацуу төвдийн Рембуче багшийн хийдээр орж залбирал үйлдээд нутгийн зүг хөдлөгтөн замда Сэлэнгийн ээж модонд мөргөөд Улаанбаатар хоттой ирснээр бидний аялал өндөрлөнө. Манай Ragusa Tour байгууллага хамт олонны захиалга авч аялын хөтөлбөр үнийг та бүхний захиалга хүсэлд нийцүүлэн ажилдаг тул байгууллага хамт олноор аялан бидний шагнал урамшуулал хөнгөлөлтийг эдлэж жилийн аль ч улирлыг харгалзалгүй аяллуудаар аялаарай. Манжуур хот нь Монгол, Орос, Хятад 3 улсын хэлийн зааг дээр орших давуу талаа ашиглан худалдааны томоохон чөлөөт бүс бас гайхамшигт үлгэрийн хот нэрээр жуулчдын очих дуртай нэгэн сайхан хот болж хөгжиж байгаа юм байна. Манжуур нь Оростой хэлэлдэг Хятадын худалдааны бомбт буюу товчхондоо Хятадуудын Оросуудад зориулсан эрээн учраас энд зардаг бараа таваар Европ стандартад нийцсэн түүнийг дагаад чанартай. Бүх худалдааны газар нь Оросоор ойр зур ярьдаг худалдагчтай тул үнэж хэлсэн сайн тохиролцоод уулгана. Манай аяллаар аялсан бүсгүйчүүд булган шүв их сонирхолж тэр хэмжээгээр худалдан авалт хийцгээсэн. Манжуурт өрнөдийн орнуудын жишгээр барьж байгуулсан Ванда хэмээх шинэхэн дэлгүүрийн салбар өнгөрсөн 6 дугаар сард нээгдэжээ. Хятадууд өөрсдөө дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн брэнд гаргахаар ажиллаж байгаа бөгөөд энд тус улсын 99 компанийг сонгон авч Ванда хэмээх энэхүү сүлжээ дэлгүүрээр бүтээгдэхүүнээ зарж эхлээд байгаа. Манжуур хотод манай аялын үзэж сонирхох, таашаал авах, алжаал, стресс тайлах зүйлийн нэг бол орой 10 цагт эхлэх шоу хөтөлбөр юм. Энэ шоуны үеэр циркийн тоглолт, кабарет бүжиг, авьяаслаг залуусын дуу хуур, лазер шоу зэрэг үзүүлбэрүүдээр ирсэн жуулчдын сонирхлыг татдаг заавал орж үзэх хөтөлбөрийн нэг юм. Манай аялагчид 3 орой Хятад үндэстний 3 төрлийн амтад хоол зооглоно. Нэгдүгээр орой нь халуун тогоо бүхий сонголтын хоолыг өөрсдийн хүссэн мах, гахай, хонь, үхрийн мах, ногоо, галан гаралтай бүтээгдэхүүн, загас, наймалж хачраа сонгон авч буцалган идэж болно. Мөн жимс, компот, жигнэмиг, амттан, жуус, бие вууж өөрсдийн сонголтоор авч тогсон сууна. 2 дугаар орой Хятадын нэрийн хоолуулсан бэж нугас зооглон шөнийн цэнгэний газар шоу үзүүлбэр үзэж дараа нь диско бүжигтэй цэнгэн бүжих болно. Түүнчлэн Манжуурт очих дуртай бас нэг газар нь Манжуурын толгод дээр байрлах залуусын хурмай хийдэг сүм. Манжуур хотоос 14 км-ийн зайд орших
Арслан зааны цогцлбор хөшөөт цэцэрлэгийг үзэж сонирхно. Энэ нутгийг Арслан зааны өлгийн нутаг гэдэг юм байна. Энэ цэцэрлэг түрээлэнд Арслан зааны түүхийг өгүүлсэн музей, хиймэл нуур, хүрлээр цутгсан Арслан зааны хөшөөгээд хүний гараар бүтсэн гайхамшгууд нэгэн дор зохицолсон байна. Аялал бол их сайхан таалагдлаа, үйлчлэгээ их сайхан байна. Энэ Ракус төвийн хамт бол маш их баярлалаа. Зохион байгуулалтаа сайхан үйлчлэгээ явуулж байна. Манжуурт дэлхийд цор ганц Генесийн номонд бүртгэгдсэн модон хүүхэлдэйн Матрошка хэмээх хотхон байдаг. Манжуур хотод ирсэн хүмбэр Матрушкан хотхон руу заавал очиж тэнд зургаан авахлах газруудын нэг болгожээ. Манжуурыг шөнө болдоггүй хот хэмээн зүгээр нэг нэрлсэнгүй. Энтхийн байшин барилга бүхэн шөнийн гэрэлтүүлэг чимэглэл тунсайтай. Замын гэрэлт бус харин байшингуудаа гэрэлтүүлэхэд илүү анхаардаг газар. Энд нэг зүйлийг онцлоход Манжуурын гэрлэн чимэглэл Орос маягийн нэг загварын байшинг нэг өнгө шийдлэр гэрэлтүүлсэн нь энэ хотын бас нэгэн имиж юм аа. Манай Эрхүү хотын аялал Итгэлт хамбад мөргөж Улаануд хотод нэг хоноод Эрхүү хотдоо очисноор эхэлнэ. Эрхүү хотыг анх 1661 онд Иркут гол ангар мөрөнлөө усаан цутгадаг тэр газарт Сибирийг эзэлж авсан казакууд байгуулжээ. Одоо Эрхүү хот нь Сибирийн худалд арилжаа, соёл шинжлэх ухааны төв хот болон хөгжиж чадсан байна. Манай аялагчид нь Эрхүү хотын өнгөрсөн болон орчин үеийн барилга, архитектурын хөгжилтөд танилцж, түүх соёлын газрууд, Спасскийн сүм, 3 дугаар Александрийн хөшөө, Москвагийн номон хаалга, Эрхүүгийн бэлэгдэл зэргийг үзэж сонирхно. Ангар мөрнөөр дамжин байгаль нуур руу усан онгоцоор аялаж байгалийн сайхныг сонирхно. Эрхүү хотын төв хотдааны зах хайрын гүр зэрэгтэй танилцсан. Орой чөлөө цагаараа та ангар мөрний эргээр зугаалan төрөл бүрийн тоглолт үзэх, бэлэг дурсгалын зүйлсийг худалдан авах боломжтой. Бээжингийн аялал. Бээжин хотын аялал нь эрен хотоор дайран аялах, аль эсвэл онгоцоор шууд нислэхтэй Бээжин хотын аялал гэсэн аяллууд байдаг. Эдгээр аяллаар зуны олимпийн 29-р их наадмын төв цэнгэлдэх хүрээлэн шууны үүр, усан шоо цогцлбор, дэлхийн хамгийн том тооцогдох Тяньаньмэний талбай, Бээжин хотын хамгийн эртний гол худалдааны төв болох 700 жилийн түүхтэй алдарт Ванфужийн гудамж, дэлхийн хамгийн том дорх Бээжин аквариумд зочлон далаа доогуур туннелээр аялаж усан дорх ертөнцийг харна. Мөн 600 төрлийн 7000 гаруй амьтад цугласан амьтны хүрээлэнгээр аялаж Бээжинд ирсэн гадаадын жуулчдын очих дуртай газрын нэг болох Silk Street буюу Гонконг захаар орж худалдаа наймаа хийн. Дараа өдрүүдэд нь дэлхийн 7 гайхамшигын нэг болох алдарт цагаан хэрэм, Лааны тосон музейд зочилж, 5 твийн уран байгууламж нэгэн дор цогцолсон дэлхийн паркаар зочилж, хэмжээгээр багасхан уралсан хүн төрөлхтний гайхамшигт бүтээл болох Эйфелийн цамхаг, эрх чөлөөний хөшөө зэргийг үзэж сонирхно. Бээжин хотын томоохон худалдааны төв, зах дэлгүүрээр худалдаа наймаа хийн. Мөн алдартай Бээжин нугасаар зоог барьж бидний аялал дурсамж дүүрэн байх болно. Бээжин утаан аялал. Аялал хятадын эрен хотоор дамжин Бээжин хотноо ирснээр эхэлнэ. Бээжин хотын мартагдашгүй аяллын дараа буддын шашны 4 том төвийн нэг Утай руу аялна. Утаан мөргөлийн аялал 1080 шаттай харал авайт оргилд гарч, оюун ухааны бурхан 5 их манзууширт мөргөж, юу сансан 9 хүслэн даатхан адис хүртэснээр эхэлнэ. Мөн лусыг дарсан сүмээр орж, жанжи хутагтын суврагад мөргөх бөгөөд мөн урт нас, удаан жаргал, үр хүүхэд, хань ижил, эд хөрөнгийн хишиг гуйдаг ариун модонд мөргөнө. Дараа өдөр нь фүмүдэн буюу дарихийн агуйд очиж мөргөн, дарихийн ивэлд багтан шин төрлийг олсноор эхэлнэ.
Үдээс хойш утайдах шарын шашны тэргүүн сүм болох 108 шаттай Бодисодвагийн орноор мөргөл хийж сүмийн хуралдаа суун. Энэ шат нь ертөнцийн 108 төрлийн гай зовлон гэтэлгэх бөгөөд нэг гişгүр шатаар давх нь нэг төрлийн гай зовлонгоос ангижирч байдгийг бэлэгддэг учиртай. Хөх хот Гүмбүмийн аялал. Энэ аяллаар Хөх хотод өвөр Монгол үдсэглэн их жоо сүм Хөх хотыг үндэслэгч Алтан хааны хөшөө зэргийг үзэж сонирхно. Гүмбүм хотод ирснээр Шамбалын орон гэгддэг Гүмбүм хийдийн мөргөл Бурхан багшийн нэг насны үйл явдлыг бэлэгдсэн 8 цагаан суврагнаас эхлэж богд зонхуй мэндэлсэн газарт босгосон алтан дээвэрт мөнгөн суврагтай жанкан буюу сэрсэн чимбог хийдэм цогчин дуган шарын шашныг хамгаалагч сахиус гомбын орон оюун ухаан цэцэн мэрэгнийг дээдлэгч сахиус бурхан манзушрын хийдэр мөргөл үйлдэж буян хурхаас гадна Гүмбүм хийдийг дэлхий дахинд алдаршуулсан 3 их урлагтай танилцж шар тосоор бүтээгдсэн бурхадын их дөрүүдийг сонирхно. Хөх хот ордосын аялал. Манай аялагчид Хөх хотод ирж амраад Чингисийн онгоныг зорж их эзэн Чингис хааны бунх цогцлборт зочилж онгон шүтэн бүхий 3 залгаа гэр хэлбэртэй ордонд идэ будаага өргөн тахилгын овоог тойрч эрчүүд нь хиймэр лундагаас сэргэн хар сүлтэнд мөргөн. Чингис хааны цогцлбор музейгээр аялан морин туурайн хэлбэртэй гантиг чулуун талбайд дэлхийг дээрх хамгийн том Монголын эзэнт гүрний газрын зургийг харж Монгол үндэсний түүх соёлын музейг сонирхохын сацуу Ордос маягийн гэрт зочлон R2 загал бүхий төв талбайд дурсгалын зураг татуулна. Дараа нь Чингисийн онгоноос 70 км-ийн зайтай орших Ордсын төв Дүншин хотод ирж амарна. Ордс нь дэлхийд ноолуураар алдартай тул Дүншин хотын ноолуурын хувцсны дэлгүүрээр худалдаа хийх боломжтой. Хөх хотыг зорих замда алдартай шар мөрөнгө харж дэлхийн хамгийн том 30,000 гаруй ажилтнтай сүм бүтээгдэхүүний үйлдвэртэй танилцсанаа. Вьетнамын аялал. Аялал маань Ханой хотын нисэх буудалд бууснаар эхэлж Вьетнамын үндэсний хоол зоглон ардын дуу хөгжим бүжиг сонирхно. Ханой хотын төв талбайгаар явж Вьетнамын үндэсний баатар Хошиминий бунхан болон амьдралынхаа сүүлийн жилүүдэд амьдарч байсан байр ерөнхийлөгчин ордон зэргийг харна. Мөн дэлхийд Вьетнамын нэрийн хуудаснуулсан 1000 гаруй жилийн түүхтэй усан дээрх 125 м диаметртэй ганц чулуун баган дээр барьсан Чуамот Кот хэмээх буддын сүмийг үзэж сонирхно. Мөн Вьетнамын анхны их сургууль болох номын сүмд зочилж Ханой хотын төв зэгт байрлах Хаон Ким буюу Сэлэнт нуурд очиж нуурын голдорших ястан мэлхийн сувраг үзэж түүний тухай сонирхолтой домгийг сонсон дурсгалын зураг татуулна. Манай аяллаа нэг хэсэг бол аялал жуулчлалын онцгой бүсэм ЮНЕСКО-гоос дэлхийн өвд албан ёсоор бүртгэгдсэн байгалийн гомьсог бүтээл болсон алдартай Халонг булангаар аялна. Халонг гэдэг нь луу далайд бууж заларсан газар гэсэн утгаар орчуулагддаг юм байна. Вьетнамын өвөрмөц урлаг болох усан дээрх утсан хүүхэлдээ сонирхолтой тоглолтыг үзэж Вьетнамын үндэсний хөгжмийн гайхамшигт аялгауг сонсон ардын дуу бүжиг сонирхно. Халонгийн шөнийн захаар зугаална. Дубайн аялал. Арабын ертөнцийн гайхамшигт хот Дубайгаар хийх аяллаа орчин үеийн 8 дахь гайхамшиг гэж алдарсан Фалем де Жомера хэмээх хүний гараар бүтээгдсэн хиймэл арал түн дээрх тансаг 5 одтой Атлантис зочид буудлыг үзэж сонирхсноор эхлэж Дубайн нэрийн хуудасуулах далбайт завны хэлбэр бүхий 7 одтой Бурж Араб буудал Араб маягийн хот цайзад байрлах Дубайн түүхийн музей хамгийн өндөр 160 гаруй давхар өндөр Бурж Халифаг үзэн 450 м өндрөөс Персийн буланг толдон харах болно. Мөн Эмиратын элсэн цөлийн
Jeepтэй аялал хийж, тэндээсэн хэрвээ аялагчид хүсвэл машины завхарж худалдаа хийх боломжийг манай Ragusa тур олгоно. Дубайн эртний усан тээврийн нэг болох Абра буюу усан таксигаар аялаж, Дубайд ирсэн хүмүүрийн заавал очих ёстой газар алтны захаар орж, үнэт эдлэл гоёлыг хямд үнээр худалдан авч, брэндүүдийн барайг худалдааны их дэлгүүр болох Дубай Молл, Дубай Сити Центр дэлгүүрүүдээс авч, Персийн булангаар усан онгоцоор аялаж, шөнийн Дубайн гайхамшигыг мэдрэх боломжтой. Таиланд Паттайя аялал. Таиландын Паттайя арлаар үе залгамжилсан хаадуудын амьдарч байсан хашаа бурхны сүмийг үзэж, Таиландын хамгийн өндөр Bangkok Sky Tower-т гарч, Бангкок хотыг алган дээрээсээ толдох мэт харж, нээлттэй амьтны хүрээлэнгээр зугаалж, амьтдын шоу үзүүлбэрийг үзнэ. Бангкокоос цаашлан далайн эргийн Паттайя хотын алтан элэст наран шарлагын газар руу моторт завьаар очиж, наранд бие шарж, Паттайя парк бич цамхагийн эргэдэг ресторанд олон үндэсний хоол зоглон, цэцэрлэг түрээлэнгээр зугаалж, матар далайн шүрэн загасны арьсан эдэлийн дэлгүүр, үнэт чулуун эдэлийн үйлдвэрээр зочилно. Таиландын үндэсний дуу бужиг, урлагийн шоу тоглолт, мөн зааны чадварлаг сонирхолтой тоглолт үзснээр мартагдашгүй аялал байх болно. Алдарт зугаа цэнгэлийн гудамжуулах Walking Street-ээр алхаж, олон төрлийн бар, диско клуб, стриптиз клубүүд, Lady Boy шоу, рок хөгжмийн хамтлагийн тоглолттой паб, Thai боксийн бооцоо тоглолт үзэж, Паттайягийн шөнийн амьдралтай танилцсан. Филиппиний Себу арлын аялал. Филиппиний Себу хотын аяллаар хамгийн алдартай түүхийн дурсгалт газрууд болох Сан Педрогийн бэхлэлт, Магелланы загалмай болон Каса Кордо музей, Магтан дахь Тавасиатын сүм, Лапу-Лапу хөшөө, Магтаны бунхан зэрэг түүхэн газруудаар аялна. Дараа өдөр нь Бохол хот руу усан онгоцоор үцэглэнт байгалыг сонирхож явсаар ирнэ. Энэ хотод Испанийн колончлолд 400 гаруй жилийн турш дарлуулсан Филиппиний түүхэн улам өр болох Бакалионы сүм, дэлхийд алдартай Кармен дахь шоколад хилс, Баялермын шугуйд очиж цэвэр сэрүүн агаараар амьсгалах дэлхийд хамгийн жижигт тооцогддог сарамгчин харж болно. Ингээд та бид усан онгоцон дээр байрлах ресторанд амттай өдрийн хоол идэнгээ Лобоколоор аялах болно. Япон орноор аялах аялал нь Шинжуку дүүрэгт байрлах хотын захиргааны байрны 45 давхраас Токио хотыг толдон харахаас эхэлнэ. Дараа өдөр нь Япон орн японочдын бэлэг тэмдэг болсон Яманаши, Шизуока, Канагава гэх 3 аймгийн нутаг дэвсгэр хамран орших дэлхийн өвд бүртгэгдсэн үдцэглэнт Фужи уул руу явна. Үдцэглэнт Фужи уул 3776 м бөгөөд үүний 2300 м хүртэл өндөрт аяллаа автобустайгаа гарч, аялал жуулчлалын цогцлбор хэсэгт тоглон саатна. Энд манай аялагчид Япон хэв маягийн буудал, үндэсний хоол зооглож, халуун аршаанд орох болно. Мөн Япон үндэсний хувцас өмсөж, буудлын эргэн тойронд дурсгалын зураг авахулна. Хэрвээ та хүсвэл дараа нь дэлхийн хамгийн өндөрт тооцогддог галзуу хулган дээр сууж үзэх боломжтой. Токио хотын аяллаар хуучин Японыг санагдуулсан Асакуса дүүргээр орж Япон үндэсний хэв маягийг илтгэх бэлэг дурсгалын зүйлс болон бусад сонирхолтой зүйлсийг энд харж сонирхон худалдан авах боломжтой. Токио хотын төвөөр аялан танилцж, аяллаа дурсгалын зураг авахсан дараа Одайба дүүрэг рүү явна. Одайба дүүрэг бол хүний гараар далай дээр хиймэл арал газар бүтээн барьсан хот юм а. Мөн Франц улсаас Япон улсад бэлгэлсэн эрхэ чөлөөний хөшөөг үзэж сонирхно. Дараа өдөр нь Токио хотоор шопинг хийж, Японы брэнд бүтээгдэхүүнүүд чанартай барааснаар дурсамж дүүрэн аялал байх болно. Энэтхэгийн Дели Дарамсала аялал. Энэтхэгийн аялал нь нийслэл Дели хотоор аялснаар эхэлнэ. Уг хот нь хуучин Дели, шин Дели гэсэн хоёр үндсэн хэсэгтэй бөгөөд
Пуучин Дели хотын дурсгалт газруудын нэг сайхан бүхний илэрхийлэл болсон уран барилгын Акшардам цогцлбор буюу Хинди шашинтнуудын шүтээний цогцлбор, улаан хэрэм, энтхэгийн их удирдагч Гандигийн дурсгал, энтхэг номон хаалга, Янхва сүм зэрэг газруудаар зочлох боломжтой. Дараагаар нь энтхэгийн буддын шашны төв болсон Далай ламын байрлаж байгаа Дарамсалай хот руу аялна. Энэ хот нь төвдийн соёлын томоохон төв бөгөөд энд авраг том номын хурдууд, бурхан багшин амирлангүй дүр бүхий хөшөөг үзэж сонирхно. Ингээд дээрхийн гигантэн 14 дугаар Далай багшин айлдах Бодисатын явдал оршихгүй дээдийн номын айлдвар бүртгэх болно. Сарын шашныг үндэслэгч Богдод Занхва ламын Ламрин Чембо буюу их бод мөрийн зэрэг номыг тайлбарлан айлдж маань мэгзмийн лүн ван хайрлна. Дараагаар нь Агра хот руу явна. Агра хотод дэлхийн 7 гайхамшигын нэг алдарт Таж Махал оршино. Таж Махал нь их Монголын эзэнт гүрний хаан Шах Жахан өөрийн хайрт хатан Мумтаз Махал зориулан бариулсан бунхан бөгөөд Монголын архитекторын хамгийн тод жишээ гэж нэрлэгддэг бөгөөд Перс, Оттоман, энтхэг болон Исламын архитекторын хэв маяг шингэсэн байдаг. Энтхэг улсад аялснаар энэ улсын өн эртний соёл иргэншлийн олон түүхтэд дурсгалын газрууд, үдцэглэнт цогцлбор, урлагийн бүтээл, сонин хачин зүйлс, нийгмийн давхаргуудын аж амьдралыг нэгэн зэрэг үзэж сонирхох болно. Бали арлын аялал. Индонезийн Бали арал бол жуулчдын хамгийн их очдог газруудын нэг юм. Балид манай аялал гар урлын тосгонд орж алт мөнгөн эдлэл хэрхэн хийдэг талаар үзэж сонирхон худалдаа хийнэ. Мөн одоо хүртэл идэвхтэй байгаа галт уул болон түүний хормонд орших Батуур нуурыг сонирхон танилцаад ариун ус бүхий хийд орж тэдний шашны сонирхолтой зан үйлийг харж танилцсан. Дараагийн өдөр Кутагийн төвд байрладаг дэлхийд 3-т Азида нэгт ордог усан паркт өдөржин тоглож амарч наранд бие шарна. Балигийн үндэсний түүх, шашны цогцлбор төв болох Гараду Палас, Балигийн үндэсний бүжиг болох Кисака бүжиг, Улувату хэмээх хавцлан эрмэг дээрх хийд зэргийг үзэж танилцаад дурсгалын зураг татуулаад хамгийн том дэлгүүрт очиж шопинг хийснээр аяллаа өндөрлөө. Египтийн аялал. Египт нь одоо болтол дэлхийн хамгийн эртний гайхамшигыг өөртөө агуулсан Египтийн пирамид, авраг сфинкс, Луксорын сүм, мумбай буюу занданшуулсан шарил, элсэн цөл зэрэг нь таны амьдралдаа заавал очиж сонирхох газруудын нэг юм. Египтэд аяллаар очсон хэн боловч нийлэн мөрөн газар дундын тэнгисийн эргээр усан онгоцорч бааж Египт орныг бодитоор нь өөрийн нүдээр үзэх боломжийг манай Рагуса тур олгож байна. Хонконг Макаогийн аялал. Улаанбаатар Хонконгийн шууд нислэгээр очсон аялагчид Хонконгд бууснаар манай Рагуса турын аялал эхлэж төв талбай болох Голден бүхийнэ үдцэглэнгийн ордон үзэж танилцсан. Ингээд тэнд дурсгалын зураг татуулж тухалсны дараа Пек парк өндөрлөг дээрээс дорнын совд гэгддэг Хонконг хот, дэлхийд алдартай Викториягийн бомт,
Алсын Ковлун хойгийг харж сонирхох болно. Хонконгийн гайхамшигт газруудын нэг болох ододын өргөн чөлөөгөөр аялна. Хонконгийн кино урлагийн гудамжаар аялснаар та бидний сайн мэдэх Хонконг төдийгүй дэлхий дахинд алдаршсан одуудын нэг Брюс Лигийн хөшөө, Жеки Чан, Жет Ли зэрэг олон одуудын гарын хээ болон Хонконгийн кино наадмын алтан шагналын хөшөөг үзэх болно. Усан онгоцоор Виктория Бомтоор аялж, өөртөө үйлчлэх сифуд зооглож, дувужгийн тоглолт үзэж, Виктория Бомтын шөнийн үзмжийг гайхан биширч нэгэн үчиг гайхамшигтайгаар өнгөрүүлэх бэлэгтэй юм. Далайн парк. Энэ парк нь багчуудын, томчуудын гэсэн хоёр хэсэг тоглоомтой бөгөөд галзуухлаг нь өндөрөөс шиддэг тоглоом зэрэг сонирхол татах олон тоглоомуудтай. Диснейн гайхамшигт ертөнцөөр аялж, шидэт ертөнцөөр аялахын зэрэгцээ. Энэ ертөнцийн хүн бүхний мөрөөдөл болсон гайхамшигт тоглоомуудаар тоглож, үлгэрийн бааtruудтайгаа ойртон цуг зургаан татуулахаас гадна хамгийн сүүлийн үеийн технологиор бүтсэн 4D киног үзэх болно. Дорнын Лас Вегас хэмээн алдаршсан Макао руу усан онгоцоор аялах аялал маань үргэлжилнэ. Аялал жуулчдын заавал очиж үзэх ёстой газрууд болох Макаогийн бэлэг тэмдэг болсон Паулын сүмийн хан, Макаогийн нэрийн үүслийн домог болсон Ама сүм үзэж танилцсан. Алтан линхua талбайгаар зугаалж зургаан бас татуулна. Мөн дэлхийн хамгийн өндөр 10 цамхгийн тоонд ордог 338 метр өндөр Макао цамхаг дээр гарч 28 км квадрат газар нутаг бүхий Макаог бүтнээр нь харж болно. Түүгэрч үл барам Ковлун хойг, Тайпай хойг, Хятадын өмнөд тэнгис, хэл залгаа орших бүс нутаг, Хятадын Жухай, Хонконгийг толдон харах боломжтой юм. Харин дараа нь Өрнийг буюу Италийн Венец хотыг санагдуулам цогцлбор болох Макао казинод зочилно. Энд аауд нэг удаа азаа үзэх боломжтой юм. Ингээд Дорнын Лас Вегас Макаогоор ясны дараа Хонконгд иргэн ирээд дэлхийд алдартай брендийн бра бүхий Citygate Outlets судалгааны төвөөр орж, эндээс бүх төрлийн хувцсуулан ахын хэрэглээний барааг 30-аас 70% хямдруултай үнээр авах боломжтой байдаг. Манай аялал Улаанбаатар, Бээжин, Хайнан арлын Санья хотын Phoenix нисэх буудалд ирсний дараа далайн эргийн 4 одтой буудалд тухсан амарна. Энэ өдөр аялагчид маань аян замын ядаргаагаа тайлан амарч олон төрлийн халуун аршаанд орох цэнгэг бассейнаар үйлчилүүлэх боломжтой. Ингээд дараагийн өдрөөс Хайнан арлын ойролцоо Мичин арал руу аялна. Хятадын хамгийн урт буюу 2138 м агаарын дүүжингээр зорчиж, Сармагчингийн Ван тулсаар аялан, эндээс аялал маань Xinglong Tropical Botanic Garden буюу халуун орны ургамлын цэцэрлэгт хүрээлэн Xinglong Kang Park-аар аялсны дараа үдсгэлэнт Явлан булангийн далайн эргийн 4 одтой Cactus Resort хотелд буудалтай ирж амарна. Тус тошд буудал нь эргэн тойрондоо цэцэрлэгт хүрээлэн усан оргилуур, бассейн, тоглоомын талбай, фитнес төв, далайн эргийн эргэн тойрон өөрийн эзэмшлийн аран шарлагын газартай тулам аялагчдад нэм таатай газар. Дараа нь Хайнан арлын тулуугаар аж ахуйн нэг болох Болор совдны аж ахуйгаар аялж, Хисанаас совд хэрхэн гаргаж авдгийг нүдээр үзэж танилцсан жинхэнэ совдын эдлэл Болорыг үйлдвэрийнхэн үнээр худалдан авах боломжтой. Манай аялын чөлөөт өдөр та хүсвэл далайн эрэгт биеийг шарах, буудлынхаа бассейнд зугаацах, далайд шумбах, шүхрээр нисэх, усан онгоц заваар зугаалах, эсвэл массажны төвд зочлон дэлхийд алдартай эрдэнэ уламжлалт хятад хөлний массажийг үн төлбөргүй бүтэн цагийн турш хийлгэн бүтэн жилийнхээ алжаалыг тайлах, Санья хотын худалдааны төвүүд далайн эргээр шопинг хийх зэргээр хөгжилтэйгээр өнгөрүүлнэ. Хайнан арлаар аялсан аялал маань сэтгэлд хоногшсон сайхан аялал байх болно.
Аян замын анд Ragusa Tour компани.